Хай. Өнөөдөр бас л ийм саарал бүүдгэр өдөр байна. Ойр тэгтээ ер нь өдөр болгон ийм бүүдгэр наргүй. Нартай өдөр харалгаас утчлаа шүү. Гэхдээ бас ингэдэг гэсэн штт. Ийм бүүдгэр саарал нар гардаггүй хотод амьдардаг хүмүүс илүү их сэтгэл санаагаар унаад тэгээ тэнд амиа хорлолт илүү өндрөөд гэсэн штт. Амар өсти. За би гэртээ нэг хэдэн юм цагсан байсан нэрсэн. Шин түрээсэн байранд орсон болохоор хэрэгтэй нөгөө шин жорлонгийн сулдуурын таг тэнцээ наадаг наалт тэгэл галзууханд тавих дэвсгэр хулдаас ханны наалт тэгэл булан тохойд наадаг зөөлөвчүүд шин шалны мод хогийн сав энтер гэл гэрт хэрэглэгддэг эд хогшил авсан. Хогшил гэхлээр муухай нуу. Одоо язгуур нь хог гэхлээр хог болгож байгаа юм шиг. За эд дагуурс авсан гэж юу. Үг ярьсан чинь нэг нийт тийм санаанд ороод манай хадмын тал увсын хүмүүс яадаг байхгүй юу? Тэгэд манай нөхөр дээр хэлээд исэн. Сүйтэй цай гэхийг үстэй цай гэх. Тэг үс байхдаа яа тийм гээд ерөн сүг үс гэдэг юм уу гэдгээр мэдгүй багт нөө хаяа амралтаараа ус явахаар тэгэд хамаатнууд үстэй цайл гэдэг байсан тэгээд амар нийттэй. Үс гэсэн чинь дахиад нийттэй юм санаанд орчлоо. Өөрөөгөө баясгалаад идэг тий. Нэг залуу нөгөө нэг Солонгост очиод ажиллаж исэн чинь нөгөө эхнэрийг утсан дээр my hair гэвчихсэн мэл да. Одоо англи үсгээр my нь болохоор my тэгээд hair гэдгийг нөгөө HAIR гэд. Тэгээд my hair гэд тэгсэн чинь нэг удаа уцаа нэг орхичод өөр тийшээ явчаад хүрээд ирсэн чинь хамт ажилдаг нэг гадаадууд нь баахан шоолцсон өөрийг инээдчихсэн мэл да. Тэгээд яасан гэдгсэн чинь your hair is calling гэд. Юу эвротгүй мэрцэн үү? Уг нь эвротхтай яахгүй юу? Your hair гэдэг чинь одоо чиний үс чинь шамлаа залгах чинь гэсэн үг шүү дээ тий. За явсангүй за гэхдээ энийг ирээ гэж өг. За нэг хов ярьчихо. Өчигдөр нөхөр ярьж өгсөн. Нөхрийн ажлын газрын нэг одоо хилцээ ахлахын за. Тэр хүний эхнэр нь бас компанид нь өөр салбарт ажилладаг гэсэн. Тэгсэн чинь тэр одоо эрэхтэй нөхөр нь ажлынхаа газрын өөр эмэгтэйтэй явуулж жагаад тэгэд их нэртэй баригдаад за. Бөө юм болоод нөгөө эхнэр нь ажлаар нь нэг ингээд орилоод бүх хүнд хилээд нөхрийгөө болоо одоо тэр явж исэн тэр эмэгтэйг нь бас бүр ингээд амар нэр нүргүү болгоод тэгсэн гисэн. Тэгэд нөхөр нөгөө нийлдэг хэдэн залуучууд нь бас хятадууд ч бас ингээд нэг хүний хэрэгт оролцдоггүй хэрнээ нэг юм цагийн зугаа амны зугаа болгож ингэж хүмүүсийн хов аюух ярих дуртай байхгүй юу ирэмгүү. Тэгэд нөхрийн нийлдэг залуучууд бүр амар тэр талаар нөхөрч ярьсан гэсэн. Тэгэд хөрхийн нөхөр маань бас хов сонсч надад ирж ярьж байхгүй юу? Тийм юм болсон гэсэн гэд. Тэгэд нөхрийн тэр арай жоохон нийлдэг хэдэн залуучууд нь тийч хоорондоо яриад исэн гэсэн. Ер нь ямар галзуу эрэхтэй хүн л ажлынхан газрын одоо эхнэр нь байсаар байхад нэг компанид ажилласаар байхад ажлынхан газрын хүнтэй явах уу тий. Ер нь тэгэд эхнэрийнхээ танил болон ажлын газрын хүнтэй явна гэж хизээж байхгүй ч дээ энэ гэд. Тэгэж ярьсан гэсэн амар тэнэг заа. Тэрийн сонссон чинь миний асуур хүрээд. Тэгэд яах гэдэг өөр газраас болох гэдэг ма хайшин тэмстэй. Гэтэ та нар ер нь ийм үзэгдэлд ямар байр суурьтай байдаг вэ? Ер нь юу гэж хардаг вэ? Энд чинь гэхдээ мэдээж болохгүй зүйл шүү дээ. Буруу зүйл. Гэтэ яагаад чинь сүүлийн үед одоо ингээл нийгмийн хандлага, нийтийн ухамсар ингээд өөрчлөгдөөд буруут нь ингээд зөвшөөрөгдөөд гэхүү. Одоо тэгээ хохирогч нь баг буруудаад идэг нэг сонио үзэгдэл, сонин тайлбар гараад идэгт нь би бол үнэхээр эсэргүүцдэг. Буруутай л буруутай. За ийм сонио муухай сэдв ярих байлаа. Энэгоо нь явдаггүй. Сэдв ярьсан сэдвний явдаггүй би бүр өнөөдөр. Үнэхээр явсангүй гэж юу? За ер нь мөнхийн сэдв гихтдэг хайрын талаар ярихаас хариу
Ер нь би сүүлийн үед хайрын талаар бас бодоод байгаа. Ер нь хайрын хүчний талаар бол бүр илүү сайн ойлгоод байгаа шүү дээ. Үнэхээр хүчтэй юм байна, үнэхээр чухал юм байна гэдгийг. Ер нь ингээд шуудхан хэлчихэд хүнийг ингээд зөв замд хөтлөх мотивац гэх юм уу? Тэг санагдаж байгаа. Одоо ингээд нөхөртөөгөө найзлахаас өмнө би нэг харьцангуй хар амиа ботсон, илүү нэг дураараа, илүү нэг одоо юу мэрч юм бэ? За яасан ч яах вэ? Бүгд л гоё штэ гэсэн нэг тийм за либерал гэд хэлжүүл яадаг хөл хандлагатай байсан байж магадгүй. Тэгээ тэрийг одоо ингээд сүулт бодохны залуу насных гэж бодоод исэн байхгүй юу? Тэгсэн чинь одоо ингээд бодохоор бас үгүй юм шиг. Тэрийг ингээд хүнд хайртай болоод, хүүхдтэй болоод тэгээд хүүхдэд хайрлахаар үсээд тэгээд миний хүүхэд бас сайхан нийгэмд, зөв амьдрах хэрэгтэй штэ гэж бодохоор үгүй юм байна. Дор бүрнээ хуваа хичээж болохгүй юм байна. Нийтийн ёс журам, нийтийн эрх ашиг гэж юм байд юм байна гэдгийг ингээд ойлгосон нь миний бодлоор ер нь яг хайр юм шиг санагдаад идэв штэ. Гэр бүлийн хайрлах хайраас тэрний нийгмийн ухамсар, нийгмийн хариуцлага илүү сайжраад байгаа юм шиг санагдтiin. Одоо жишээ нь гэхэд нэг энгийн зүйлээс эхэллээ гэхэд одоо орцны үүдэнд хүмүүс хогоо гадаа хайцсан байна. Хүүхдийн тоглоомын талбай дээр шил хагарсан байна ч юм уу тий. Нэг ийм асуудлуудыг дандаа ингээд сүгдөө цаг тухайд нь мэдэгдэл би гэхдээ ганц би юусэн бол энийг нэг тоохгүй за цаг хугацааны гарц гэж бодол орхио явчих байсан баг. Гэтээ миний хайртай хүмүүс хажуугаар нь өнгөрнө. Хүүхд маань тэнд тоглоно ч юм уу тий. Тэгж бодохоор яалтчгүй ингээд нийгэмдээ илүү хариуцлагатай нэг тийм нийтийн төлөө бодолтой болчтiin. Ер нь энэ бол хайрын хүч гэж боддог. Гэтэ ер нь тэгэл ном кинон дэр айгүйх гардыг штэ. Өмнө нь тийм жоохон буруу, үлдэлтэй, одоо муу залуу гэж хэлэх тэр хүмүүс тэгэл хүнд хайрлал дурлахаараа хичнээн зүв болоод төлөвчдөг үлээ. Энэ бол яг л үнэн болол гэж боддөө штэ. Энийг бас би анхандаа зүгээр цаг хугацаа нөлөөлөд байна гэж боддог байсан. За тэгээд үнэхээр цаг хугацаа нөлөөлдөг гэсэн бол зарим хүмүүс өндөр насыг зоглолтлоо. Яагаад бас тийм нэг муу байгаад идэг, хар амиа удаад идэг гэдгээр бас тайлбарлагдчих штеп. Одоо хайр үзээгүй гэж тайлбарлах уу? За тийм дураараа гэхдээ ер нь холбоотой байж магадгүй. За тэгээд ирээдүйд гэхэд бас техник технологийн хурдтай хөгжлөд агаад хүн илүү робот шинжилүүгээ хувирн энтер гэж ярьдаг бол үүнийг эсэргүүцэх гол хүч нь хайр л хүч бах та. За ингэсгээ амарлаа. За бай.